Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ өргөхэд бэлэн боллоо. 2018 оны 100 Юнан урлагийн их сургуулийн оюутан залуу жүжигчин гинэд сураггүй болсон. Түүний гэр бүл найзууд сандарч айц тавцсан юм. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа цагдаа нар түүний цогцыг олжээ. Харин биеийг нь таних аргагүй байв. Ингээд л бүх хиттийг зочроосон нэгэн аимшигт хэрэг эхэлсэн юм. Тэгвэл юу болсон юм бол? Үнэхээр санамсаргүй осол байсан уу? Эсвэл хэн нэгний урьдчилан төлөвлөсөн хэрэг байсан уу? Чан Юучин 1994 онд Хунан мужид төрсөн. Тэр өрдөө 2 настай байхад нь эцэг ихэн салсан тул ээж дээрээ өсчээ. Аавгүй өссөн болохоор аавынхаа тухай бараг ямар ч дурсамжгүй байсан гэдэг. Хожим ээжтэйгээ хамт Юан нот руу нүүж амьдралаа шинээр эхлэв. Тэд амьдралын хүнд бэрхийг хамтдаа туулсан ч ээж нь үргэлж охиныхоо төлөө бүхнээ зориулсан. Юучин багаасаа дуулах, бүжиглэх туртай байсан тул ээж нь түүнийг бүжгийн сургалтанд бүртгүүлсэн юм. Ингэснээр тэр олон томоохон тайзан дээр хүүхэд наснаасаа эхлэн оролцох боломжтой болсон. Цаг хугацаа өнгөрөх тусам ээжийн хайр халамжийн ачаар Юучин бүх талаараа хөгжиж байлаа. Тэр метр 70 см-ийн өндөр, гойлог биетэй, цовоо, нээлттэй охин болжээ. Тэр зүгээр нэг үзэсгэлэнтэй охин байгаагүй. Ухаалаг, ээлдэг, ээжигээ маш сайн ойлгодог охин байсан. Гэхдээ ахлах сургуульд орсны дараа нэг асуудал гарч ирсэн байна. Түүний дүн дундаж байсан учраас багш нар нь урлагийн сургуульд орвол илүү тохирно гэж зөвлөжээ. Юучин үнийг аль хэдийн бодож байсан болохоор илүү зоригтой болж эцэст нь Юнан урлагийн их сургууль амжилттай орсон юм. Оюутан болсныхаа дараа тэр шинэ орчиндөө урдан дассан. Ээжтэйгээ өдөр бүр холбогдож юу хийж байгаагаа ярьдаг байжээ. Бусад оюутнууд амралтаараа аялаж амарч байхад Юучин хичээлээ давтаж цагийн ажил хийдэг байв. Тэр хизээч зүгээр сухыг хүсдэггүй, хариуцлагатай, зоригтой нэгэн. Суралцаж байхдаа сургуульд болж буй олон арга хэмжээнд оролцож жүжиглэлтийн ур чадвараа хөгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулжээ. Сүүлдээ тэр сурталчилгаанд туслах дүрээр оролцож кино урлагийн салбарт бэлтгэгдэж эхэлсэн. Их сургуулаа төгссөний дараа Юучин Юнаны хүүхдийн дуу бүжгийн театрт ажилд оров. Ээжийн амьдрал туслахын тулд тэр уйггүй хөдөлмөрлөж илүү сайхан ирээдүй бүтээхийг хүссэн. Доктортой ажилд орсныхаа дараа ээжигээ Хунанаас Юнан руу авчирч хамт амьдрах мөрөөдөлтэй байжээ. Ээжтэйгээ амьдрах тэр мөчийг Юучин хамгийн их хүлээсэн гэдэг. Театрт тэр маш хурдан хамт олонныхаа итгэлийг хүлээсэн. Тоглолт бүрийн нээлтэнд гол дүрийг гүйцэтгэж 4 үе нэгэн гэрт жүжиг тоглосноор урлагийн салбарт өөрийн байр суурийг олсон юм. Нэг өдөр азар нэг продюсер түүний тоглолтыг үзээд шууд л алмаарчээ. Тайзан дээр гэлэлцэж байсан тэр охиныг хармагцаа тэр л миний хайж байсан гол дүр байна гэж бодсон юм. Тухайн үед тэд шинэ киноны гол дүрийн жүжигчин хайж байсан бөгөөд бусад бүх зүйл бэлэн боловч яг тохирох хүнээ олоогүй байжээ. Продюсер тэр дорой Юучины зургийг найруулагчид үзүүлэн найруулагч түүнд шууд итгэж гол дүр сонгосон байна. Ингээд түүний урлагийн ертөнцид хөл тавих жинхэнэ хаалга нэгдсэн юм. Сургууль төгсөөд удалгүй Юучин ажилд орсон ч амьдралынхаа хажуугаар нэг хүнд итгэж эхэлсэн юм. Тэр бол түүний найз залуу Шао Жоо. Тэд нэг сургуульд ижил чиглэлээр сурж байсан бөгөөд анх сургууль дээр танилцжээ. Харин жинхэнэ харилцаа нь сургууль төгссөний дараа эхэлсэн гэдэг. Шао Жоо тууштай, халамжтай хүн байсан бөгөөд тэр Юучиныг чин сэтгэлээсээ хайрлаж байжээ. Юучинч найздаа надад ингэж сайн хандсан хүн өмнөд байгаагүй гэж хэлж байсан гэдэг. Тэд хамтдаа Юнан мужийн хүүхдийн дуу бүжгийн театрт ажиллаж эхэлсэн. Өдөр бүр хамтдаа ажиллаж, хамтдаа амьдарч бүхнийг хуваалцдаг байв. 2018 оны ихээр Шао Жоо Юучины төрсөн өдрөөр гайхалтай нэг зүйл төлөвлөжээ. Гэрлэх санал. Юучин баяр хөөртэйгээр зөвшөөрч тэд хурмын бэлтгэлээ эхэлсэн юм. Хурмыг 8 сард Юучины 24 насны төрсөн өдрөөр хийхээр төлөвлөсөн байв. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Юучин ажил дээрээ байсан. Орой найзлуудаагаа хамт пиццад очиж тараа нь хоол идэхээр тохирсон байлаа. Гэхдээ тэр орой Юучин гэртээ харсангүй. Тухайн өдөр Шао Жоо хичээл зааж байсан тул Юучин үсээ угаалгах гэж сургуулийн ойролцоох өсчний газар очижээ. Тэр өсчний газарт өмнө нь олон удаа орж байсан танил газар байсан болохоор огт зэжиглээгүй юм. Гэвч тэр газар түүнд аимшигт зүйл тохиох гэж байгааг хинж мэдээгүй. Шао Жоо хичээлээ тараад Юучинийг хүлээж байсан ч тэр ирсэнгүй. Утас нь холбогдохгүй байв. Эхэндээ утасны цэнийг нь дууссан байх гэж бодсон ч дараа нь сэтгэл нь түгшиж эхэлжээ. Тэр сургуулийн ойролцоо хайж дараа нь гэрлөө утсан. Юучин тэнд байсангүй. Орой 7 цагийн үед Шао Жоод Юучины утаснаас мессеж ирсэн. Утас эвтэрчлээ засуулах гэж байна. Битгий залгаарай. 10 цагт гэртээ очино гэв. Гэвч тэр мессеж сонирн байлаа. Юучин Хунанаас гаралтаж мессеж нь Юнан аялахтай бичигдсэн байв. Тэд ихэвчлэн WeChat-аар харилцдаг байсан. Харин энэ удаа мессеж иржээ. Хэрвээ утас нь эвдэрсэн бол тэр яаж мессеж бичсэн юм бэ? Энэ бодол бүгдийн толгойд орж ирсэн. Тэгээд л найзууд нь муу зүйл тохиолдсон байж магадгүй гэж мэдэрсэн байна.
Шао зав цагдаа дуудаж Южиний зураг, хувцас, байршлын мэдээллийг өгчээ. Тэр өдөр Южин хар цамц, хар богино юбг, дүүпэл өмссөн байсан. Цагдаа нар сургуулийн бүх камеруудыг шалгаж эхэлсэн бөгөөд 3 цаг 40 минутын үед Южинийг сүүлчийн удаа камерт бичигдсэн байна. Тэр тайваа алхаж дэлгүүрлөө орж байжээ. Харин дараа нь тэр хүн бүрмөсөө алга болсон. 2 хоногийн дараа 6 дугаар сарын 16-ны орой цагдаа нар сургуулийн ойролцох усны олооноос нэгэн аимшигтай зүйл илрүүлжээ. Тэр нь Южиний цогц байсан. Би энэ нүцгэн нүүрэн танигдахын аргагүй болсон байв. Хүмүүс итгэж чадсангүй. Өчигдөрхөн тайзан дээр инээж байсан тэр охин одоо ийм байдалтай болсон байлаа. Цагдаагийнхан Южиний цогц олдсны дараа даруй мөрдөн шалгалт эхлүүлсэн. Олон нийтийн айдас нэмэгдэж Юнан урлагийн их сургуульд хин ийм аимшигт зүйл хийж чадсан юм бэ гэсэн асуулт хаасаагүй тархав. Удалгүй мөрдөгч сургуулийн камер ойролцох дэлгүүрүүдийн бичлэгийг нарившин шалгаж эхэлсэн. Южинийг хамгийн сүүлд орж байсан газар сургууль дотор байрлах өсчний газар болох нь тогтоогдчихэ. Тэр өсчний газар тэр өдөр зөвхөн нэг л хүн ажиллаж байсан. Тэр бол 20 настай Хуанг Мокун. Уг нь Күнмийн нотын Шүндианаас ирсэн залуу. Тэр сургуулийн өсчний газрыг дөнгөж 2 сарын өмнө худалдаж авсан байв. Хуанг Мокуныг баривчлан байцаахад эхэндээ тэр бүх зүйл санамсаргүй басан гэж мэдүүлжээ. Южин үсээ угаалгах гэж ирэхэд хөнгөлтийн картны маргаан гарсан. Тэгээд санаандгүй болсон гэж хэлсэн байна. Гэвч цагдаа нарын шалгалтаар энэ бүгд худал болох нь батлагджээ. Гэмт хэрэгтэн бүхнийг урьдчилан төлөвлөсөн байсан юм. 2018 оны 6 дугаар сарын 15-ны үдээс хойш Южин өсчний газар ирж хөнгөлтийн картаа ашиглаж болох уу гэж асуусан байна. Харин шинэ эзэн Мокун хуучин карт хүчингү болсон шинэ карт авах хэрэгтэй гэж хэлжээ. Южин баг зэрэг бухимдсан ч маргалдалгүй шинэ карт авахыг зөвшөөрсөн. Тэр үед өсчний газар өөр хүн байгаагүй. Хуанг Мокун Южинийг дээш гар ус угаах өрөө тэнд байгаа гэж хэлжээ. Южин итгэж дээш гарсан. Харин Мокун доош буугаад гараа угаах биш, харин хаалгаа дотроос нь дүгжиж, бээлээ өмсөж, альчуур скотч авч дээш гарсан байна. Тэр өрөөний хаалгыг дотроос нь дүгжээд Южиний ам хамрыг альчуураар таглаж, скотчор ороож хашгирах боломжгүй болгосон. Южин тэмцэж орилсон ч хинж сонсоогүй. Тэр амьсгал богдон аажмаар хүчсэн суларжээ. Хэдхэн минутын дараа Южин хөдөлгөөн болсон байв. Мокун дараа нь доош бууж, өсчний газрын гэрлээг унтрааж, хаалгаа бүгдийг түгжиж 3 хоног амарна гэсэн бичиг наагаад хүмүүсийн анхаарал татахгүйгээр гадагшаа гарчээ. Гэвч тэр өвгөр зогсоогүй. Гаднаас хаалгаа түгжээд цонхоор эргэж орж Южиний амьгүй биеийг хүчиндэж дараа нь тэр бод сасгаж охины царайг танигдахын аргагүй болгосон юм. Дараа нь тэр зогцыг уутанд хийж Чиндаманд хийсний дараа шүн дөлөөр сургуулийн ойролцоох усны олоо руу зөөж хайжээ. Мокун цагдаад бүхнийг хүлээж энэ бүхнийг мөнгөний төлөө хийсэн гэж тайлбарсан. Тэр Южиний шинэ iPhone нууцыг хармагцаа түүнийг дээрэмдэж мөнгө олох санаа төрсөн гэж хэлжээ. Мокун уг өсчний газрыг авахын тулд их хэмжээний зээл авч бизнесэнд бүтлгүүдэж өрөнд орсон байв. Тиймээс тэр хэнийг нэг дээрэмдэхээр аль хэдийн бодож байсан. Харин тэр өдөр тэр хүн нь Южин байжээ. Цагдаагийн мөрдөн байцаалтын дүнгээр энэ нь урьдчилан төлөвлөсөн хүчирхийлэл ба дээрмийн хэрэг болох нь батлагдсан. Хэрэгтэн Хуанг Мокунд цаазаар авах ял оноосон юм. Харин Южиний гэр бүл Суй залууд нь энэ шивдэр хангалтгүй байлаа. Түүний түүх бол зүгээр нэг эмгэнэлт биш. Амьдрал ямар хэврэг, аз жаргал ямар төр зүрийн байж болохыг сануулсан сургамж юм. Маргааш гэж хүлээлгүй өнөөдөр л хайртай хүмүүсээ харил, өнөөдөр л тэдэнд хайртай шүү гэж хэл. Учир нь заримдаа дараа хэлнэ гэж бодсон үгсийг хизээч хэлж амжилгүй хоцордог юм. За өнөөдрийн бичлэг маань энэ нүрээ дуусгаж байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.